Үндсэн хуулинд төрийн жинхэнэ албатай холбоотой ийм бас хуулийн заалт орж байгааг нь би бас зарчмын хувьд бол дэмжиж байгаа маа. Монгол улсад өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа 192 мянган албан агчтай бол байна. Эдгээр 192 мянган иргэдийч албан агчдын чинь бол ихэнх нь дийлэнх нь тэр үйлчилгээний одоо албан агчтай байгаа шүү дээ. Эрүүл мэнд боловсролын салбарт ажиллаж байгаа албан агчтай. Тийм учраас төрийн жинхэнэ алба хааж байгаа иргэдийг нийт төрийн одоо албанд хааж байгаа ажилтнууд адилтгаад 192 мянган хүн гээд бас одоо бас ингэж ярьж одоо бас өрөөсгөл байгаа маа. Ер нь төрийн алба тогтвортой байж ээж мэрэгсэн байж ээж энэ Монгол төрийн бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаатай боловсрогдох ийм одоо үндэслэл нь одоо бүрднэ. Бид сүүлийн 20 гаруй жил төрийн албагаа дэндүү одоо тогтворгүй одоо ажиллуулж ирсэн. Төрийн албаны бүтцэн тогтворгүй байдаг. Улс төрийн сонгуулийн дараагаар төрийн албан хаагчид томоргон жинхэнэ албан хаагч томоргон одоо халагддаг. Ийм одоо байдлаар олон жил одоо явж ирсэн. Тийм учраас төрийн жинхэнэ албатай холбоотой асуудлыг зарчмыг нь үндсэн хуулиндаа оруулаад томьёолоод одоо явахыг нь бол би зөвтэй гэж бас дэмжиж байгаа маа. Ер нь төрийн алба тогтворгүй байгаагаас болоод Монгол улсын хөгжлийн бодлого шинжлэх ухааны үндэслэлгүй болж ирж байгаа юм. Төрийн албан хаагчид мэрэгжсэн бус одоо болж ирж байгаа юм. Түүнийг дагаад Монгол төрийн бодлого чадамжгүй байх. Түүнээсээ улбалаад Монгол төрийн нэр хүнд иргэдийн дунд одоо унах энэ одоо асуудлууд энээс улбаатай гэж бол үзэж байгаа. Ер нь төрийн албатай холбоотой асуудлыг үндсэн хуулинд оруулж байгаа нь нэлээд том дэвшил болж байгаа. Харин үүнийг дагаад чаддаг бол төрийн албаны бүтэц, ялангуяа засгийн газрын бүтэц тогтвортой байх тухай асуудлыг нөгөө давхар хийгээд өгөх юм бол бидний яриад байгаа төрийн алба одоо мэрэгжсэн байх, тогтвортой байх гэдэг асуудал бол жинхэнэ утгаар хэрэгж нөхсөн нь одоо боломж нь бүрдэх юм. Төрийн алба засгийн газрын бүтэц тогтворгүй байдгаас шалтгаалаад төрийн алба одоо өөрөө тогтворгүй байх мэрэгсэн бусдаа байх ийм одоо нөхцөл байдал руу орчод байгаа маа. Тийм учраас гишүүд бас энэ дараагийн асуудлууд ярихдаа засгийн газрын бүтцтэй холбоотой асуудалтай засгийн газрын бүтэц тогтвортой одоо байх асуудлыг ч гэсэн бас зэрэгцээ авч үзээд үндсэн хуулинд оруулах юм бол төрийн алба мэрэгсэн байх тогтвортой одоо байх Монгол төрийн одоо бодлого тогтвортой байх Монгол төрийн бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд үндэслэгдсэн одоо байх энэ одоо асуудлууд нь бол шийдэгдэж явах юм бүрэн боломжтой болох. Үүнийг дагаад Монгол төрийн чадамж нэмэгдэх, Монгол төрийн нэр хүнд иргэдийн дунд өсөх ийм одоо үндэс нь одоо болно гэсэн би ийм бодолтой байд юм аа. 2020 оноос эхлээд 19 оноос эхлээд их хурлаас баталсан төрийн албаны тухай шинжилсэн одоо найруулгаар батлагдсан хууль бол хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хуулинд бол төрийн алба, ялангуяа төрийн жинхэнэ алба мэрэгсэн байх, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэн байх, чадахуйн зарчимд үндэслэн байх гэд маш одоо олон дэвшилтэй заалтууд бол орсон. Үүнийг тодорхой зарчмыг нь үндсэн хуулинд одоо баталгаажуулж өгөөд явахыг нь би бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа юм. Ер нь улс төрийн албан тушаалтнууд нь сонгуулийнхаа үр дүнгээр чөлөөлөгдөөл явдаг, төрийн албан тогтвортой ажилдаг байх ийм одоо нөхцөл боломжийг бид нар нээж одоо өгөх цаг нь бол болсон. Сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг одоо хомборглон одоо халдаг, мэрэгжлийн бус улсууд төрийн албанд одоо авдаг. Энэ одоо байдлаас ч болоод Монгол төрийн чадамж одоо унж байгаа, нэр хүнд одоо унж байгаа, Монгол төрийн одоо бодлого шинжлэх ухааны үндэслэлгүй тооцоо судалгаагүй гарах юм одоо байдлууд бол үүсэд бол байгаамаа. Харин энэ зүйлийг заалтыг хэлцэхдээ их хурлын дараагаас санал болгоход хилцүүлгийн 3 дахь шатны хилцүүлгийн явцдаа найруулгаар зарим зүйлийг засаад аваа явуучих гэсэн чиглэлөөгөө явчих юм бол би болох юм байна гэж бодож байгаа. Тухайлбал тэр шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх гээд биччихлээр энэ хоёр чинь нэг үг шиг ингээд гишүүдэд ойлгогдоод байгаа нь үнэн. Энэ хоёр чинь өөр одоо хоёр зарчим аа. Нэг нь бол шатлан дэвших зарчим, нөгөөх нь бол чадахуйн зарчим гэдэг. Өөрөөр хэлбэл нэг нь карьерийн зарчим, нөгөөх нь тэр одоо төрийн албан хаагчийн ажлын туршлага, ур чадварт нь түшиглсэн одоо байх энэ одоо зарчим гэдэг. Тийм учраас бол 3 дахь шатны хилцүүлэг дээр шатлан дэвших болон чадахуйн зарчим тэгээд одоо найруулад аваа явуучих юм бол энэ гишүүдийн яриад байгаа ойлголтын зөрүүтэй холбоотой асуудлууд бол ариас эхлээд явчих нь. Хоёр дахь асуудал нь төрийн албан жинхэнэ албан хаагчийг хуульд заасан үндслээр
бусад үндслээр одоо халах чөлөөлөхийг хориглоно гэдээ бас заачглаар ёс зүйн дүрмтэй холбоотой асуудал яах вэ гэж бас иргэд гишүүд яриад байгаа нь энэ бас үнэн л үг л дээ. Тийм учраас 3 дахь шатныхаа хилцүүлэг дээр энэ зүйлийг найруулад хууль тогтоомжид зааснаас бусад үндслээр гээд ингээд найруулгаар аваа явуучих юм бол хуулийн ч орно, хууль тогтоомжийн ч орно, тэрэн доктор нь дүрмж орно ч гэсэн одоо ороо явчих ийм одоо бас боломжтой болох юм. Тийм учраас ийм одоо чиглэлүүдээр 3 дахь шатны хилцүүлэг дээр энэ асуудал ярихдаа найруулгаар аваад явчихаа гэсэн энэ одоо чиглэлөөгөө явах юм бол энэ одоо үндсэн хуулинд ороо явхад бүрэн хэрэгжээд одоо явах юм боломж нь бүрдэнэ гэсэн ийм саналтай байна. За дэмжиж байна. За эрхэмчин Сүхбаатарын бодволд үг хэлнэ. За чухал асуудал да энэ бол бас